За сайн мэцхан манай Европ төрийн ивент тэтгэгчээр IELTS маань ажиллаж байгаа. Тэгээ IELTS маань яадаг вэ гэхээр гадаад ажиллаж амьдарч байгаа монголчуудаа визтэй ч байсан визээс биш хамаагүй авто машин болон байрны лизингийн үйлчилгээ гаргадаг байгаа. Тэгээд та хэрвээ байр машины лизинг авах гэсэн юм бол IELTS-ийн мэнлөө лизингийн үсгэлтээ явуулахад болно. Тэгээд визтэй ч визгүй ч хамаагүй тэр устдаа 6 сар амьдарсан 21 нас хүрсэн мөн ямар нэгэн мозелийн түүх байхад л болно. Тэгээд үсгэлтээ явуулаад Монголдо байртай машинтай болоорой. За манай энэхүү дугаарыг ивент тэтгэгчээр Oblis гэдэг одоо хүмүүний насан туршийн тоглоомын брэнд хамтран ажиллаж байна. Манай Oblis нь болохоор ийм онсоор онлайнаар зарагдаж байгаа. Тэгэхээр манайхан жишээл зарим хүмүүс ингээд яг тий тоглоом одоо бас авахд одоо гадаад битэр очиж хаад маш хэцүү байдаг. Тэгэхээр тийм нөхцөл байдал байхгүй ийм гоё хайрцагтай. Тэгэхээр дотор нь юу байгааг нь мэддэхгүй. Тэгэхээр маш нууцлаг байгаа. Тэгэхээр ийм гоё юу ийм онсоор шууд захиалга хөргүүлээд аваарай. Тэгээд манай дээдлийн үзэгчдэд 20% хөнгөлөлттэй одоо тийм промо код өгч байгаа үйлчлэгээ. Тэгэхээр тэр 20% хөнгөлөлттэй кодоор та бүхэн манай Stately-гээд одоо 20% хөнгөлүүлээд аваарай. Тийм боломж байгаа. Тэгээд нийтдээ 16 төрлийн ийм одоо бүтээгдэхүүнүүд байгаа. Тэгээд та бүхэн манай нэг туршаад үзээрэй. Oblis байлаа. За сайн байцгаана уу бүгдэнд өргөн төргий тэгээ хүрслээс маш их баярлалаа. Нэг алгаалчаад өгөөрэй гэж. Яа, тийм байлгүй. Яа. За тэр цайлуулах чадхаараа айгүй гоё болохыг хүссэн. Тэгээд яг байгаа нь энэ тэгээд бүгдээр ярц. Нэг өдөр өнөө оройг бол гоё өнгөрөөнө гэж итгэж байгаа. Тэгээд бүгд алгаалчаад орцтой автаж авъя тийм ээ. За тэгээд манай өнөөдрийн энэхүү шоуны ивент тэтгэгчээр IELTS брэнд хамтран ажиллаж байгаа Invescore Leasing. Тэгээд та бүхэн маань 21 нас хүрсэн эндээ 6 сар ажиллаж амьдэрсэн. Тэгээ визтэй ч визгүй ч хамаагүй орон сууцтай юм уу машинтай болохыг хүсэж байгаа хүн байх юм бол IELTS цэгийн мэн рүү хүсэлтээ явуулаад орон сууцны лизинг хамрагдаарай. Тэгээд баярлалаа. Монголда байртай болоор энэ чинээс онлайнаар хүсэлтээ гаргаад тэгээд IELTS-тэй баярлалаа. За манай ивент тэтгэгч байлаа. За ингээд эхний бацаага бүгд халуун алга төсөлтөн доор энэ донд манайхаа оролцогчд нь ирсэн байгаа. Тэгэхээр та бүхэн маань бүгдээрээ нүдэн анаасаа гэж хүсэж байна тийм ээ. Нүдэн чинь. За яг чин үнэнчээр тийм энэ шинэ бол анихгүй л байна тийм. Нүдэн анаар гэж өөдөөс хараадах юм чад ямар учиртай юм бэ? Гэ ширтэлцээ шатаа би юу? За яварч яасан амжилттай бүгдээрээ баярлалаа эцтэй. За гайх. За бүгдээрээ орцогчтой хаалгаалцчаар энэхүү бацаа эхлээд байна ээ. Залуу маань өөрийгөө танилцуулаад эхлэе. Нэг намайг Мегмар Эрдэнэ гэдэг. Тэгээд өнөөр ярьцгаасан монголчуудаа сайн байна уу? За. Тэгээд намайг Мега гэж дуудаж болно. Тэгээд одоогоор Германд ажилладаг тийм залуу байна. За, ирээд хэр удаж байгаа вэ? Ирээд одоо яг 1 жил болох гэж байна. 1 жил. За. Гайхалтай. Ямар 10 жил болцсон юм шиг яриад байна ах шиг. Бид жаагаар Монголын мартцсан болов гэж бодсон. Зүгээр жил болсон тий. Гэхдээ ингээд монголчуудтайгаа уулзахаар амар гоё сэтгэлдээр өөрийнхөө хэлээр ярихаар тарих амраад амар гоё байна. Оо за. Ямар 10 жил болцсон юм шиг яриад байна ах шиг. За. Чиний давуу тал чи юу юм бэ те? Ягаад энэ эмэгтэй чамааг сонгох хэвтэй вэ? Миний давуу тал гэх юм бол би спортоор хичээлдэг. Тэгээд ер нь дундаж өндөр те? Би ер нь өөрийгөө өндөр гэж боддог. Тэгээд дээрэс нь би хэлсэндээ хүрдэг. Тэр нь амар миний давуу тал юм шиг санагдтыг. Вау. Баярлалаа. За манай эмэгтэй одоо өөрийгөө танилцуулъя. Сайн байцгаана уу? Намайг Номин гэдэг. Цэнэ өнгөш дууддаг. Эрэгтэйгсний усрын бүтэн нэрийг хингэсэн бэ? Мегмар Эрдэнэ. Миний нөгөө нэрний утга болохоор би Эрдэнэтэд төрж исэн. Тэгээд Эрдэнэгээд Мегмар гарагт төрсэн болохоор Мегмар гэж өгч исэн. Энэ микээ нөгөө нэг маргаанаас нь битээ. Тэрхинээс нь битээ бариараа тий яг. Өвдөд идэв за. За. Ich bin es nicht.
тий 23 настай Берлинд амьдардаг, ажилладаг. Ирээд 5 жил болж байгаа. Вау, 5 жил. Нутагчсан байна уу? Яац юм бэ? Нутагшсан юм байна. Нутагчсан бай. Нутагсан. Одоо чам дээр нутагшина. За манай эмэгтэйгийн тэгвэл даваа тал нь юу вэ те? Яг Ер нь хосын харилцаан дээр айгүй шудраг, үнэнч гэж өөрийгөө боддогндөг. Яг тавьсан бол тавьснаа илчдэг те. тайхгүй бол тайхгүйгээ хэсэлждэг те. Таахгүй бол инглиш гэж шууд хэлнэ шүү дээ. Аха. За шударгаас өөр юм байгаа юу? Надаа юу? Биш. Чи шудраг гэж хэлээгүй шүү дээ. Манай залуугийн нэрний утгын сая 2 дахь өдөр Эрдэнэтэд төрсөн. Тий. Маш энгийн те. Айгүй гоё. Ер нь монголчууд хүүхдэд тийм нэр өгдөг те. Яг юм. За. Манай эмэгтэй Хөвсгөл төрсөн бол мегамар хөвсгөл гэж аах те. За эмэгтэй. өөр давуу тал байгаа юу те? Өөр давуу тал гэх юм бол би шивээс хийдэг. Оо. Шивээсчин. Тэгээд Вау. тэгээд үнгүү яг хамт байвал шивээс хийж өгөх. Үнгүү хатгуулаарай. Орой нааг баатар хатгачихгүй юу? Шис. За. Маа залуу хөтэ өөрөө шивэстэй юу те? Би өөрөө шивээсгүй. Тэгээд ер нь би нөгөө ингээд юмд шийдвэр гаргахдаа гэрийнхэнтэйгээ заавал зөвшөөрцдөг. Манай аав цагдаагийн хүн байдаг. Тэгээд би ер нь шивээс хийх ер нь хориотой. Гэхдээ би яг сүүлд асуухад бол надаа ингээд зөвшөөрсөн. Тэгээд тэр нь амар гоё байгаа. За байж орой. Энэ шоунд орхоо бас гэрийнхэнтэйгээ ярилцсан уу? Би хэлсэн. Тэгсэн чи юу гэж юм? Тэгсэн манай ээж амар дэмцсэн. Дэмжсэн үү? Ашгүй дээ. Найз хүнтэй боол гэсэн. За. Тэгэхгүй бол чи ингээд байг бүх юмаа надаас асуугаад байна. Найз хүнтэй болоо тэр найз хүнээс асуу гэдэг. Ээжээ би нэг секс хийчихөө гэ те. Яг тхий Чат ч шаах те. Тэгсэн чи сэнтснэ. Ок. Зөвшөөрлөө. Шис. Гэтэ маа залуу ер нь тийм ээжийн хүү юу те яг сайн ээжийн хүү юу яг. Би ер нь сайн ээж хөө. Тэ. Би чинь эмээ өвөө дээр өссөн. Нэг сартаагаас хойш. Тэгээ эмээ өвгөө хүүхэд айлын ганц шиг өссөн. Гэтэ айлын том. Жиж зөндөө олон хүний хүүхд юм биш үү? За. Окей. За манай эмэгтэй ер нь ямархуу залуу Сонирхдог сонирхдаг вэ те? Ер нь бол надаас нэлийн өндөр байвал давуу талтай. Тэгээд шивээстэй байвал бас илүү давуу талтай гэж бодож байна. Яавал давуу тал гэсэн. Шивээстэй байвал Шивээстэй байвал жишээ нь ямар вэ? 1948 он халахгүй л гээд бичсэн байл. Тэгвэл үгүй. Шорон дэс юм байна. Халахгүй чинь дайн л таа. За тэр ч яах вэ? Тэр ч. Ер нь ямархуу төрлийн шивээс чи өөрөө сонирхдаг? Ер нь минимал жижигхэн тим cute мегийн шивээс өөрөө хийх дуртай. Гэхдээ залуучууд дээр бол том байвал надад таалагдав. Том уу? Ер нь томонд нь дуртай юу те? Ер нь юмны. Ер нь бол тэнд. Ер нь л тийм үү те? За манай залуу тэгвэл ер нь ямархуу эмэгтэй сонирхдаг вэ? Дотоод сэтгэлийн хувьд үнэнч тэгээд ингээд надтай яг ярилцмаар байгаа надтай асуудалтай бол тэргээ шууд надад хэлээд тэгээд хоорондоо зөвшөлдсөө шийдчихдэг. Тэгээд гадна байдлын хувьд бол надаас өндөрч байсан болно, намханч байсан болно. Жаахан тайван те яг. За. Надаас өндөрч байсан болно, намханч байсан болно. Би ер нь их гадаад үзэмж нэг амар бол хардаггүй. Гэтэ ер нь 10-аас бол 5 байхад болно. За. 10-аас 5 байвал болоо. Тэгэхээр шалгуурч яг ийм доор гэсэн үг үү те? Ер нь дундаж Тэгвэл өөрийгөө яриад дутуу үнэлдэг гэсэн үг үү? За чи хөтлөхөө гэж шаах. Гахалтай үнэхээр шулуух юм байна тий. Яагаад тэгж үнэлсэн бэ те? Одоо 10-аас 5 гэдэг үг. Тий? Нэг ягаад эмэгтэй 10-аас 5 байсан ч болно гэж үнэлсэн бэ те? Гадаад үзэмж нь бол надад хамаагүй. Тэгээд 10-аас 5 байна уу, 6 байна уу, 7 байна уу, 1 байна уу? Тэр нь бол хамаагүй шүү дээ. Хүний дотоод үзэмжил чухал. Вау, nice. Яг уу те? Ямар гоё. Яг үнэн нэр. Яг уу. За. Хэдлээ маска аваад энийг харъя тийм ээ. За. Тэгвэл яг манай залуу ер нь хідээ X-тэй вэ те? Энэ хугацаанд ер нь анх тоглоомд хизээ орж ирсэн бэ те? Яг энэ in this game. Би 10 дугаар ангиас хойш гэх юм уу? 10 дугаар ангиас. Тэгээд 4X те. 5X-тэй байна уучлаарай. Яа. Нэг нь орхигдчих чинь шүү дээ яг те.
5X-тэй. Хамгийн удаандаа хэр удаа үргэлжсэн бэ? Хамгийн удаандаа 2 жил хагас үргэлжсэн 10 жилдээ. 10 жилээс хойш 10 жилээс хойш тэгэл сүүлийн харилцаанд зэд болсон юм. сүүлийн харилцаа нь ирэхээс өмнө дуусчихад ирсэн. 1 жил болж байгаа гэсэн үг. Тэгээд тэр одоо Тэ. зүгээр явах гэж байгаа болохоор виз гарчлаа Би тий. ингээд явцсан чинь миний хойноос ингээд би чадахгүй ингээд болио гэдэг тэгээд болсон. Ямар гонигтай юм бэ тий. За бүгдээр нэг 5 секунд эмгэний тий чимээгүү дуугаа орой тий яг. Гэтэ чи яг одоо тэрийг бол тэр харилцааг бол ингээд даваа гарцсан дахиж тэр эргэж сандгүй үстэй. Надад тийм санах манах юм байхгүй. Байхгүй. За сайхан юм дөө сайхан. За тэгээд юу зөв холын зарилцаанаас болоод салцсан тийм үү? Тий. За окей. Манай эмэгтэй хэдэн X-тэй вэ? Би 2X-тэй эхнийхтэй 5 жил, дараачихтай 2 жил байсан. Тэгээ дүүр ингэсээ эхэлж үргэсэн болохоор 5 жил байсан байхгүй? Чи бол нэг үерхүүлэл үргэждэг л ах юм байна тийм ээ? Тэгээ ер нь 100-аатай үргэхнээ тавихгүй. Тавихгүй гэдэг байна шүү дээ. Бас яг нилээн бас. Гэтэ чи өөрөө зурд юм уу ялгаагүй аль талаасаа Аль талаасаа л зуралтаад идэв шүү дээ. зурлаа тий. Ер нь хэр токсик вэ? Токсик бол биш ээ. Ааха. Хэр хартай вэ? Хартай. Тий. Ер нь амар хартай гэж өөрийгөө дүгнэнэ. Би уусаа юм хар удаагаар шивээс идэг. Тэгээ бас харагдаж чинь те яг хартай байгаанаас яг өмссөн. За манай эмэгтэй тэгвэл яг одоо те яг юм жишээлбэл чиний тийм амар хамгийн том хартай болоход одоо нөлөөлсөн гэх юм уу те тийм нэг кейс байна уу амар тийм хартгаас өөр аргагүй тийм кейс. Тэр бол яг анхныхын үерхэл дээр л таарсан юм уу да. Нөгөө нэг утсын шалгадаг хүртэл болцсон байсан. Өөр өхөнтэй чадлж байгаа барьснаас хойш. Тэгэл тэрнээс хойш эрэгтэй хүн чинь юм бэ гэж бодсон. Тэгэл ер нь хартай байсан илүү утсын шалгадаг болцсон байсан гэсэн үү? Тий. Чи өөрөө юу? Аха. Гинт үү? Эхний үерхэл дээрээсээ. Тий, эхний үерхэл дээрээсээ. Тий, жоохон байсан гэсэн үг шүү дээ. Стүүр анги гэсэн гэхээр. Тийм жоохноосоо жижиг Аа. За. Төрөлхийн хартай хүн байна гэж яах вэ? Би байж болно шүү дээ бас. За. Сүүлийн харилцаанд яагаад дууссан бэ? Сүүлийн харилцаа ер нь нэлийн асуудалтай байсан болоод тэгээд салаад хоёр өөр тишээ явцгаасан. Нэг нь Монгол явцсан. Нэг нь нөгөөх нь Монгол явцсан. Нэг нь явцаа, нэг нь байсан. Аашаа. Хоёр хүн байдаг шээс тий. За. Ер нь одоо үерхэд билээ. Бэлэн. Нээлттэй. Залуу нээлттэй ямар эйгүй юм бэ гэж. Залуу билнэ үү? Билээ. За тэгвэл үнсэлцгөө хоёр. Тэгвэл нэг үнсэлцчихвэл яа тийм гэж байна тий. За. Ер нь манай залуу одоо ер нь өөрийгөө өшөө дэлгэрэнгүй танилцуулбал жишээлбэл чөлөө цагаараа юу идэг вэ гэдэг юм уу те өглөөний үнэ оройны үнэ яг ямар үед идэвхтэй байдаг вэ тэр талаасаа Би ер нь ажилласаа болоод ер нь сүүлийн үед ер нь шөнийн цагаар айгүй идэвхтэй. Тэгээ орой болохоор л ер нь сар гарсны дараа томор нь хүүхэн харраа гэж. орой ажил тарж ирчээд ер нь гадуур нэлээ алхахдаг ганцаараа. Шөнийн ажилдаа явраагаар цайлнчдаг аашаас тий. Буруу тийш нь эргүүлээш явах тий. За. Тэгээд чөлөө цагаараа би зурдаг. Тэгээд бас нэг дууны үг мөг бичих гэж үздэг. Вау. Тэгээд манай найз саунд карт марттай янз бүрийн юмтай. Тэгээд тэрэн дээр нь бас дуу бичих гэж үздэг. Чи баг Rocket Bay юм шүү хараад исэн чинь. Пуучин баяраа юм шүү ааш. Үсээ хосч болох шиг. Тэгээд зурдаг. Тэгж л цагийг өнгөрөөдөг дөө. ер нь бас жоо урлагийн талдаа тий Би урлагийн талдаа ер нь айгуу сонирхолтой. Аха. Ер нь амар сонирхолтой. Аха. Тэгээд шивээс хийдэг гэсэн. Тэгээд би ер нь шивээс хийлгэн гэж бодоод би өөрийнхөө гар дээр би өөрөө шивээс хийж чадахгүй шүү дээ мэдээж хэрэг. Тэгээд би өөрөө нөгөө шивээснийхаа санаа гаргаад өөрөө зурцсан баг. Оо Вау. За. Окей. Манай эмэгтэй тэгвэл өөрөө ер нь шивээстэй юу бас тий Өөрөө шивэстэй. шивээстэй. Хаана вэ? Дотоороо. Юу гэж юм бэ? Дотороо гэдэг чинь хийлэн дотор мотороо шааж байна. Ховцсон дотроо. Мэдээж ховцсон дотороо зогтолтой гэж. Тэг нэлийн хил байгаа Ховцсон болохоор гадна шивцэн шааж явах гэдэг. Nike хааш. Олон байгаа гэсэн үү тий Олон уу? олон. Үгүй. Үг бас байгаа. Үгээс байгаа. нууныхаа хойно don't stop гэж.
Тийм байхгүй тий. За. Байхгүй. За. Одоо байсан ч яах вэ? Тэр хүний л би юм чинь тий дотоороо байгаа юм чи тий. Чи сая яагаад тэгж хариулсан бэ? Дотоороо гэд. Ил шивээс би өөрөө хэлдэг байхгүй юу? Далд шивээс юм уу? Тийм ингээд яг гол биен дээр гар хүлэн дээр ил хэлдэг. За. Окей. Бас тий. За манай эмэгтэй тэгвэл өөрийгөө бас тэр талаас нь танилцуулъя тий. Яг ингээд чөлөө цаг одоо өөрөө ер нь ажил болон юунаас бусдаар яг өөр хин юм бэ тий тэр талаас. Чөлөөт цагаар мэдээж шивээс хийдэг. Тэгээд бас зурдаг. Тэгээд сакс ер нь тоглох дуртай. Вау. Тэгээд өөр хобби гэвэл тэгээд найзтайгаа уулзаад тоглож моглол. Тиймэрхүү л байна. Юу тоглох вэ? Теннис, сакс, нэг тиймэрхүү спорт маягийн тоглоом гол. Манай залуу спортоор хичээлдэг гэсэн шүү дээ. Яг ямар спорт вэ? Турникээр хичээлдэг. Вау, турник ч юм. Турникээр хичээллээд одоо 5 жил болж байна. Ших. За гайхалтай. Тэгээ сакс бас тоглоно. Би ер нь бүх спортон дээр мэд. Гой. Чиний өөрийн чинь яг ингээд те одоо чи яг юунаас эмэгтэй хүмүүс чам татагддаг гэж боддог вэ? Чиний том тэр одоо эмэгтэй хүмүүс чиний яг юу болох юм уу те? Миний гадаад үзэмжнээс үг. Вау. Дотоод нь бол биш үү? Магадгүй миний хөмсгнөөс болж иж бас магадгүй. Вау. Намсрын ороо тийм ээ? Өөрийгөө гадаад үзэмжээ үнэлүүлэлтээ 10-аас хэд гэж үнэлэх вэ? Би бас нэг амар царайлаг мөрөлг залуу биш ээ. Гэхдээ би бол өөртөө 8, 9, 10-ыг өгнө. Би тултал нөгөн. Вау, гайхалтай. Яан чангарна гэж тийм ээ? За. Гой өөртөө ихтэй байна те. Манай эмэгтэй Тэгвэл эмэгтэй яг одоо энэний араас асуух асуулт байна уу? Одоо өөртөө шууд аврыг өгж залуугаас асуух асуулт байна уу? Юу чамаагүй асуух юм уу Тийм тий? чамаагүй шүү дээ. Чи мэдмээр байгаа юм аа л. Ер нь төгс болцоо гэж чиний хувьд ямар болцоо хэлэх вэ? Чи манай асуулт шүү. Чи ингээд шууд асуучих байсан бол битээр надад чи бэлдэх ямар шаардлагагүй шүү дээ. За төгс болцоо гэж юу гинэ? Залуу. Миний хувьд бол би бинийгээ ойлгоод итгэлцэл тавиад би бинийгээ ингээд хайрладаг болсон цагт ямар ч болцоо төгс байна гэж би өөрөө боддог. Вау. 10 оноо гэж. Чи нэг асуултнуудыг бэлдээд ингээд айгүй хөөрхөн ингээд гарч яваад байна уу гэж байна. Гэтэ саяхан бол яг хуу манай эмэгтэйгийн яг хүссэн хариулт нь юу байсан бэ? Жишээлбэл ийм дүрслэлтэй байсан уу? Ингэн тэгнэ гэсэн тийм дүрслэл байсан уу? Тэгээ манай залуу тэрийг ойлгоогүй ерөнхий явчих шиг боллоо тий. Тэгвэл Парист. Гэтэ яалчгүй нөө нэг Европт байгаа болохоор Парис гэ амар ойрхон санагдаж байна. Монголд яг хүн Парис гэхээр яг бара хэцүү штэ виз бас. Би яг тэгж хэлмээ санагддаг байхгүй гэж. За. Парист те за яг юу их өнөг товчхон хэд юм хэлчихэ те. Парист мэдээж хэрэг гоё хоолнд орцгоно. Тэгээд магадгүй завин дээр суух байх. Тэгээд Эплийн товор дээр гарч шампанс өгнө мэдээж хэрэг. Тэгээд ямар нэг гарден суудаг ч юм уу гоё үзэмжтэй газар. Тэгээд хөгжим сонсох байх. Вау. Ямар гоё бэлтгэлтэй ирсэн юм бэ те. Баярлалаа те. За. Иймэрхүү болцоо гинэ. Манай эмэгтэйд энэ болцоо таалагдж байна. Энэ болцоог 10-аас үнэлвэл те. Яг чиний хувьд хэр болцоо вэ? 10-аас 8. Вау. Тэгээ романтик гоё болцоо юм. Тийм бас гоё болцоо шүү те. 8 гэдэг чинь бас нэлээд сайн үнэлгээ те. За, манай эмэгтэй өөрийнх нь дур булаан байдал нь яг юу гэж боддог вэ? Залуучууд чиний юунд татагддаг гэж чи боддог вэ? Намайг анх хүмүүс хараад ер нь айгүй муухай аштай гэж дүгнэдэг. Тэгээд шууд танилцсны дараа болонгууд миний юм шулуун зан тэгээд юм нээлттэй байгаа нь илүү таалагддаг гэж хүмүүсээс сонссон. Тэгээд доторх хүний хувьд бол тэр нь татагддаг бах. Гаднаасаа гэвэл харагдчихээн гэж байна те. Ой. За. Юу байсан бэ? Чи өөрөө хэлэхгүй мө? Мэдхгүй. Аюур ингэ шөдөж өмдлөө шах те. Мэдхгүй. За. Гаднаасаа гэвэл харагдаж байгаа ийм бас юм байгаа юм бай. Дотроосоо бол гоё шулуун шудраг зантай те. Тим эмэгтэй байгаа юм байна. Маа залууд хандаж хэлгээд те. За, маа залууд би асуулт байна уу те. Ер нь та хоёрын болцоо учраас та хоёр шууд ингэ асуугаад явж болно шүү. За. Одоо нэг асуулт байна. Тэг гэр бүлийнхэнтэйгээ ямар харилцаатай байдаг бэ? Тэг ингээд гэр бүлийнхэнтэйгээ хэрэлддэг эсвэл тийм жоохон муухай харилцаатай хүмүүс чинь
амьдрал дээр хайр тал дээр ч гэсэн те жоохон асуудалтай байх гэдэг. Ааха. Тэгээ тэрийг л асуу. Би өөрөө айлын том охин доор 2 эрэгтэй дүүтэй. Тэгээд өөрөө төс яг ээж шиг байдаг гэх юм уу? Гэхдээ ээж автайг бол маш дотны харилцаатай яг нээзүүд шиг байдаг. Дүүнэртэй бол тэгэл эгчнэр нь эгч шиг нь байгаал зад сургадаг та. Nice. Ямар ч Манай асуудалтай байхгүй. залуу айлын ямар вэ? Би айлын том Дороо? доор 2 дүүтэй би. Оо, хоёр ч адилхан юм шүү дээ. Тэ. Маа залуу Тийм хүүхдийн байна. одоо энэ хосын харилцаанд чи өөрөө илүү удирдуулах дуртай юу эсвэл удирдах дуртай юу? Яг ямар вэ? Би ингээд хувь хүний талаасаа бодохоор ингээд болзоо ямар нэгэн юм төлөвлөвөл хоёулаа ингээд цуг ингээд нэг шийдэлд хүрээд тэгсэн нь ингээд илүү ингээд юу гэх юм. Заавал нэгэн Тэгээ давамгаалахгүйгээр нэгэн даваамгаалахгүйгээр ингээд тэгш байдалтай байх Аа, хэрэгтэй. 50-50 тий. 50-50. Тэгэхгүй ингээд нэг нь ингээд альбаа байх гал үзээд янгууд тэр чинь ямар Муухай. сонирхолтой биш штэ тийм гоё юм биш гэж боддгоо штэ. Хоёр айлын том үерхүүл бас жоох эвгүй бах те. Хин нэгэ зарах гэдэг шиг. Айлын том мод чи эвгүй байт юм даа гэж. За маа залуу ер нь дээшээ доошоо сонирхдаг уу тий насны хувьд тий Дээшээ доошоо. хит вэ? Дэше 3 байхад болно уу? За доошоо. Доошоо. Доошо 3 байсан ч болно. Аа А 2 юм байна. А зөвшөөр цааш байсан ч болно гэж. яг бид нар тийм бэлэн хүн бас байхгүй тий. Яг Болно гэшаа те. Манай эмхтэй дээшээ доошоо идвэ. Дээшээ 10, доошоо 3. За маа залуу тэгвэл өөрийгөө яг 3 үгээр тодорхойлъё тий яг 3 үгээр. Шудраг, Аха. царайлаг, Ау. тэгээд цуцшгүй. Цоцшгүй. Аау. Nice. Нилээл өндөрлөө гараа явчлаа даа. Өндөрөөс унагч өвддөг штэ. Хаашаас. Гэтэ гоё өөртөө ихтэй байгаа ч үнэхээр гоё шүү. За манай эмэгтэй өөрийгөө 3 үгээр тодорхойлвол тий. Шулуун, шудраг, Хөгжилтэй шудраг, халуухан. халуу. Ау. За тэгвэл яг одоо залгуулаа заяа. Одоо өөрсдөө сексиг 3 үгээр илэрхийлье. За. Өөрсдөө Секс сексиг амьдралыг тий яг 3 үгээр. 3 үгээр. Яг одоо байгаа шүү. Ааших. Оргил прайм үе. Ганцаараа ааших тий. Баруунгаар ааших. Гонигтай гэж. Хурдаг мурдаг гэж. За одоо яг секс амьдралаа. Бай. Тэ 3 үгээр. Залгуус эхлэе. Царайлаг гэж. Надаас. Жон бодох хугацаа амар юм байна надад чиг. За манай эмэгтэйд бэлэн байвал Энэ 3 үгээр секси илэрхийлээд юу гэсэн үг юм бол одоо жишээ нэг секси амьдралаа. Одоо чиний амьдрал Одоо байж чиний чи өөрөө сексийг орондоо ингээ ямар гурван байдаг вэ үгээр гэдгээ 3 үгээр л гэсэн үг л дээ. Орны чи амьдрал те. Орны амьдрал ч шиг өөр хаан ч хийж болно л доо. Яг хав. Яг тэ бөөдөн дээр амьдрал ч ээж болно гэж. Шүршүүрийн амьдрал мэдэхгүй одоо хаана 3 үгээр л гэсэн үг Тэ тий. 3 үгээр. Тий. Өөрөөр үг байж болно саяных шиг. Дуутай, шуутай, халуун. Вау. Дуутай шуутай халуун тэ. зэ. Дуу тэ. Тийм Дуутай шуутай. бай. Тийм үү хажууд чинь сууж байгаа юм байна те маа залуу. За Манай маа залуу. залуугийн хувьд Удаан галзуу харанхуу. Гуравт нь юу гэсэн бэ? удаан галзуу юу гэсэн бэ? Тэгээ Сүүл харанхуу. харанхуу. Ямар даа. Ханхуу үгээс өслөө шүү дээ. Харгуу гэсэн сонслоо гэсэн үү? Харанхуу гэсэн мэт дээ. Тэ харанхуу гэсэн. Аа за амар ханхуу гайхалтай шүү дээ. Би бүр хандгуу мандгуу гэсэн сонслоо. Бүр амар юм. Ханашгүй зүрцшгүй яа. юм болоо гэж бодлоо шүү дээ. За. Ямар ч дуутай шуутай халуухан мөлөө. Тэгээд Халуухан. энэ ч юу гэсэн Тийм бодчихлоо. Ямар ч дэс энд юу харанхуу гэсний санаа тийм те. Удаан галзуу харанхуу. удаан Удаан. ганцоо дуутай Вау. шуутай харанхуу. За ер нь бол та гурав гэж. За одоо наваг арай олцсон шивсэн. За саяных бол угаасаа яг ам. Энд нэг үл мэдэгдэх шитгээд байна уу? За Манай эмэгтэйгөө тэр удаан гэдэг үг нь те ер нь манай эмэгтэйд удаан чухал байд юм уу эсвэл яг
тэрэн дээр яг удаан байгаа дэвэл ямар байдаг вэ? Удаан байгаа дэвэл зовх юм шүү. Ааха, ер нь тийм тий. За. Би хянна. Ай хянаа ёо. Хичээя. Хордлохыг. Тэгээд гэрэлтэй биш ээ харахууд гэсэн шүү дээ. Тэгэхээр манай эмэгтэйгээ хувьд ямар аль нь дээр байдаг вэ? Гэрэлтэй байвал таалагддаг. Ааха. За энэ секс руу орохоос өмнө жоохон нэг юм хосон юм явчих тийм ээ. Угаасаа орон секс руу угаасаа орно гэж. Удахгүй доошлон тэ хэдүүлээ ингээд. Одоо нэг энэ хавьд бай тийм шээ. За манай хоёр тэгвэл болцоо одоо нэг зохиож үзье тийм ээ. Яг юм гоё түрүүний нөгөө маань залуугүй хэлсэн шиг гэтээ хоёрын хоёулынгийнх нь нийлмэл болцоо гэсэн. Өмнө манай шоуг үзчихсэн үү хоёр? Сүүлийн дугаарыг үзсэн үү те? Би ер нь үзээд амар бэлдсэн. За. Харагдчихээн те? Окей. Бүр ингээд айгүй яаруу те ингээд. За окей. Тэгвэл шууд олон яриад яах вэ? Залуугаас эхлүүлье. Хаана вэ те? Өвсгөлд. Хөвсгөлд. За. Нуурын эргийн амралтан дээр За амралт руу явсан. Хөвсгөлийн амралч үн. Би хоол хийж өгөөд. Хоол хийж өгөөд. За. За, эмэгтэй. би хоолыг хүлээгээд. За Хүлээн гэсэн үү? хүлээгээд Үгүй хийгээд өгчлөө. үлээх юм уу? Хүлээх юм уу? Хүлээн. Хоол хийж дуусхийг нь хүлээхгүй. Хүлээгээд байгаа. Хүлээн Тийм. За. Хоолоо таваглаад гэж. Йоо тийм детальны биш ээ манайхаа. Зүгээр идчихэлтэй дараагийнхаа юм руу орё. Тэгээд дээдсэн чинь нөгөө кетчуп байхгүй. Тэгээд дэлгүүр авах чинь ороо дэлгүүр байдаг өө гэж. Заарс нэг хоол хийгээд өгчлөө. Тэгээд За эмэгтэй гэс те. Пив уугаад. вау. Би дуулж өгөөд. Вау. Ямар Ямар доо болох вэ? Болно шүү дээ асууж. Тийм ямар доо? За ямар Даваад ш яг чам шиг. Яшаашээ. Дуу тулж өглөө. Манай эмэгтэй яах юм те. Дуугийн таалаад. За. Дуу айгуу гоё таашаагаад тий. Тэгээ яах юм? Хамтдаа ирээдүгөө ярилцаад. Ирээдүгөө ярилцаад. За. Гарч нууранд сэлээд. Воо. Шүн. Сарны туяндор. Вау. Тэр маань намайг ингээ өргөцсөн. Амар үнэхээр юм яг харагдсан бол амар харагдчихээн. Тэгээ яг төсөөлт бол. За. Нууранд сэлээд гэсэн үү? Тий. Би салют буудаад муудаад. Тэгс сонсоо тэр микнес. Тэгэхгүй чи зүгээр давтраа хотлаа нуурлаа хараад чамд салют буудаа шаад авшаа. За. Үнсэлцээд. За. Тэгэл дуусах уу? Яах уу гэсэн бэ? Үнсэлцэл гэрлэгөө орол унти дөө. За тэгээд гусах уу гэсэн сонслоо. За үнсэлцээд гэрлөөгөө ороод унтлаа те. За, залуу унтуулахгүй ш тэ. Зургт үзээд. Онцчихсэн чинь гинт зурагт тавьсан. Netflix үзцгээе. Netflix үзцгээе. За Netflix-ийн чийл те. За. Эмэгтэй яах юм те яг чамайг унтмаар нь штэ гэх юм уу эсвэл за гээ босч ирээ суух юм уу те. Хамт үзэл суух бах та. Тэгээд өөрөө хэлэхгүй бол тэгэл унтахаас. За, залуу яах вэ? Тэгэл эхлэе да. Эхэлнэ. Эхлүүлээ да. За. Эхлүүлийг нэ охин эмэгтэй эхлүүлэх юм уу? Тэг. Тэгээ яа. Окей, за. За нэг юм болцоо. Яаж ийсэн өвсгөлд очлоо, хоол хийж өглөө тийм ээ. Нэг сайхан сэлж өгөөл тэгэл дуу дуулж аваал. Тэгэл нэг лугаа сэллээ дээ аашс те. Окей гахалтай. За. Нэг иймэрхүү болцоо гарлаа тийм. Манай хоёр бас гой болцоо гаргалаа. Баярлалаа тийм. Маш гоё юм дүрслэгдэхүүц айгаа гоё юм. Тийм. Айгу амьдралтай ойрхон тийм. Хоолыг хүлээж мүлээ, өвлээж мүлээ. Тийм. Гадаад байгаа хүмүүс мөн Монголд болцох гээд, Монголд байгаа хүмүүс мөн гадаад болцох гээд яг ийм л амар юм хэцүү л юм байна. Тийм парадокс үүссэн байгаа юм байна. За тэгвэл эсрэг үсний чинь сэрэл хөдөөд үйлдэл юу вэ те? Босгодог тийм ээ? Тийм. Норгодог те? Тийм. Тэрний юу вэ? Надаас сууж байгаа юу? Хамаагүй. Би хариулчих Тэгээд шүү. бүх үйлдэл нь дээ ер нь. Тэгээд надад хурж байгаа бүх үйлдэл нь. Бүх үйлдэл. Тэ. Хаан чамаагүй. Хөдөлгөөс бусдна.
Төмсгнөөс босноо. Хөтөлхөөс бус. Гараараа ингээд хөтлөөд явахаас басна. За. Яг энэ гаранд чи биш яг энэ дээр нь бугуун дээр хөрөөл шууд хүрээл эхлэх үү? Йоо, ямар азар сая хүрчээгүй юм бэ бистэ ёо. Шаа. Бар ингээ авах гээд байна уу яа гэдэг. Гараа нэг л тавьсан бол одоо авахгүй дээ гэж байна. Эвэр. Өдөр хүрсэн гараа. Шүн болтол тавихгүй аашаст. Одоо хүрсэн бол сааж иж дуусах. Махон шилүү ааш. За манай эмэгтэйгээ үз. Хүзүү чихэн дээр өнсөлвөл хөдлөөд идэв шүү. Хөдөлгөөд байдаг аа. Хөдлөөд ах шиг болтой байдаг шүү дээ. Тэгээ нэг юм нороолах шиг байдаг шүү дээ тий. За гайхалтай. За манай хоёр өөр сүүлийн асуулт байвал асуугаад илүү доошоо оръё тий. Та хоёрт маань асуулт байна уу? Тий. Яг гоё асуулт. Дээр бол хэдүүлэх удлаа гэх тий. Асуулт байна уу? Гоё цэвэрхэн асуулт тий. Байхгүй. Тий. Одоо илүү бохир заваа юм тий. Хамгийн сэжи юмнуудыг асуух болно аашаах тий. Та хоёрын амьдралдаа баг хизээч асуухгүй ч магадгүй тийм асуултуудыг асуух чинь тий. Зүгээр үү? Бэлэн үү? Жиметр хэд вэ? Тэ нэг асуулт асууж Тийм. Баярлалаа. Өндөр хэд вэ? Хинээс суудаг. Хоолой нь ялгагдсангүй. Болцооны шоунд ирснээр залуу нь эрэгтэй хоёр хөтлөгчөөсөн. Чиний өндөр хэд вэ? Гитсэн сууж ив гिचтэй чамаас асууж штэ. Үгүй хоолойг нөгөө нэг ялгаж сонсч чадсангүй. За. Бас хөөрхөн гараа явчих. За. Чиний өндөр. Би 168. 168. Гэ. Би дүүл Миний муучгаа. За 168. 168 юм байна. Чиний өндөр хэд вэ? Метр 80. Метр 80. 180 гэсэн үг. Ингээд дахин юу ойлгохгүй байгаа юм шүү гэх. За. Манай эмэгтэйд өндрийн шалгуур нь яг хэд байсан бэ? 80-аас дээш. Яг ийм дэнсэн дөрөнд иртэй яг ингээд. Дээшээчгүй доошоочгүй яг гэсэн. Улаан шугамн дээр шааж байгаа хөө тий. Яг нэг юм хашааг яг ингээ хараа тий нүд нь ингэцээ ингээд. За манай нэг нэгнийгээ тэрж үзэх үү? Тэрхүү. Зөвшөөрч байна уу? Манай эмэгтэй шуусаа тэрнэ гэж шахах тий. За. Чи ямар шодрог юм бэ гэж. Нөгөө нэг царайгаа нууд сурсан чи юугаа нугааг чадаагүй байх үед. За манай хоёр тэгвэл урагшаа босчихъя тийм ээ. За. Аяа гөрөө. Үй зодтолтой л яагаад тийм. За сүүлийн тэмдрэлт яг юу мэдэх зорилготой тэмдэг. Хоп гэж яах вэ тий. Шотроо ичлээ тий манай цаатаг. За ямар сэтгэл төр та хоёр маань 50 тэрж чадв уу? Цээж дүүрэн байв уу? Тийм байна. That's my boy. Ашигтай. Гайхалтай. Ууса тийм байсан гэх шиг. За эмэгтэйгээ үед Сүйтэй гуталтай байхад тэрхэд ер нь бол өндөр юм шиг. ер нь болж гинөө. Энд өөр сэтгэлийн сонсоо залуухаа сэтгэлийн тий яг бас өөр ганц цээж дүүрэнгээс өөр юу байсан бэ? Өөр чамд ямар мэдрэмж төрв тий? Гоё өнөртэй хүн байна. Тэгээд урт томстой юм шиг байна. Тэгээд гоё бодсон байх. Чи юу мэдэрсэн юм бэ ааш? Ямар ч хомсгоо охин байх чи. Хаста ямар ч хомс. Яг өөр л юм мэдэрсэн юм шиг маань залуу тий. За. Манай эмэгтэйд өөр мэдрэмж байсан уу? Гайгүй болцсон уу? Өөр өндрийн л мэдэрсэн шүү дээ. Бие нагааг болохоор. За окей. Ууса яг байгаа юм л мэдэрч гэх шиг. Туранхээ. Таны яар мохот дилайтай ойлголт юм бэ? Гэсгээс ойлгоод ингэж явал тааш. Би муу болох гэдэг чинь. За олон тэл крашот чи юу вэ? Том Харди гээд Tom финал Hardy. тоглодог. Ааха. Монголоос бодож үзээгүй юм байна. Нэг үдсчгүй. За. Манай залууд байна уу? Монголоос Rocket Bay. Би хавцсан байгаагүй. Би зүгээр толгой халууцаад байхаар нь өсөө цоохгүй юу? Үгээгүй. Олны тэл Шавга зогсоо гэж.
Энэ бороо болсон бай манайхаа энэ шаа. Гээгөө эмэгтэй эсрэг хүйстний чинь. Үгүй чи үгүй краш Краш юм уу? амар юм шодрог Rocket Bay. За яг хоо 91 алдаад үз тэ. 91 нураал үз. За За хоёр дахь боломж те. тэгсэн чи G их шахах тэ. Хоёр дахь өөрчлөө шахсан чи. Эмэгтэй олны танил краш. Үгүй яг хоо чи крашлдаг бол эрэхтэй хийсэн ч олон л та юм. Би өөрөөс өмнө бодж үзэж байгаа юм байна надад. За ер нь хин юм шиг байна. За чихэр бодот. Rocket Bay-г л бодож исэн юм. Яг бодож исэн үнэн нь Rocket Bay байсан байдаг шээс тэ. Шууд Rocket Bay-г болцсон чи ингээ гацчдаг шээс. За манай эмэгтэйд орж ирж байна уу те? Монгол. Сериож юм болов уу? Сериож. Байхгүй мана. Байхгүй, Монголоос хүн байхгүй. За гаднаас Гаднаас ч байхгүй ер нь. Гаднаас юм. Гаднаас ч байхгүй. Байхгүй. Миний краш бол миний ээж. үгүй яг хоо тий угаасаа хүн болгоны хувьд тийм шүү дээ шах. Энэ уус тодорхой шүү дээ. Ээж тэгээ араас нь Rocket Bay гэж шаа. Гэхдээ чи анханасаа Rocket Bay гэж хариулахаас өмнө манай ээж гэхгүйгээр Rocket Bay араас ээж. Жахан За. Бас сонирхолтой краштай юм байна тийм ээ. За. Баяраа хаа эднэрийг аваарай гэж шах тий. За манай хоёр тэгвэл ер нь энэ хугацаанд те одоо нэг юм тоглоомд яг анхны одоо секс яг хизээ байсан те энэ тоглоомонд яг ийм хизээ орж ирсэн те. За залуугаас эхэлж. 10 дугаар ангид. Чи бас асуултаа зөв ойлгосон уу гэж. Тэгээ асуулт Таны Rocket Bay шиг юм байсан шүү дээ. Тэгээ 10 дугаар ангид. Яг орсон шүү дээ. Тэгээ 10 дугаар ангид. Орсон уу те? Орсоо. Гараар юм шүү дээ хаашаа гэдэг шээс. Окей, за 10 дугаар анги. За, манай эмэгтэй. 12 дугаар ангитай. 12 дугаар ангитай. Бас те. За, тэгвэл тэгээ одоо төдийгөөс өдий хүртэлтэй энэ хугацаанд яг дуртай байрлалаа эсвэл дургу байрлалаа. За дургу байрлал болж амьдсан уу те? Яг дургу байрал чи юу вэ? За, энэнийг бол хийхгүй гэсэн те. за эмэгтэйгээс эхэлжээ. Дургу барил байхгүй шүү. Бүгдээрээ л гоё. Бүгдийн чийж үзег баха. 69 ямар вэ? Гоё. Гоё. Гой. Айгуу гой. Гоё. Ястай хөр гэдэг шиг. Сток хөргөн сайхан байрлал хийж үү би гэдэг шиг. За. Тэгвэл хамгийн дуртай нэг юу юм те? Арай гайгүй одоохондоо нэг юм чиний хийж үзснүүдээс хамгийн нэг юм дөхөн байгаа нь те? Reverse cowgirl. Вау. Үгүй энд хин алгадчих шатах. Учиргүй тэр барилтаа хийж ирсэн юм шиг. Ямар амар ташаад байна гэж шах. Тэрэн дээр чи амар алгадаа шүү дээ. Нэг хүн дуртай байрлал хийсчилтэй. Яа галзуу. За манай залаг авд. Дургуун юу вэ? Дургу байрал байхгүй. Оо. Тэ байхгүй. Дуртай нь юу вэ тэгвэл? Дуртай байрлал байхгүй. Албаг. Тэ. Хэжүүнаас те? 69 ямар вэ? Үзээгүй. Гэхдээ дайж дургуйч шиг. 69 ч үзээгүй. Ер нь үзье гэж боддог уу? Тэгээд боломж нь олдвол үзэх л баг. Боломж нь олдвол гэж. Зөвхөн тааруул биш зүгээр боломж нь олдвол тэгэл хийн штэ. Уучлаарай ээжээ би 69 хийж үзэж байна. За боломж нь олдвол зөвшөөрлөө биш. За боломж нь олдвол нэрээ хийх гээл байгаа мэн. За. Бас сонирхолтой тий. За манай хоёр маань хамгийн сүүл хизээ Болонд явсан бэ? 1 сард явсан. 1 сард. Би 2 сард явсан. Тэр болцоо яагаад одоо хүртэл бүтээгүй вэ те? Ер нь тэр болцоо. Минийх бол тэгээ situationship болоод дууссан. Situationship.
За. Залуу гээд. Амар нарциссист өхөн байсан. Нарциссист охин. Тэ ингээд Аха. жинхэнэ би ингээд герман хүнтэй болцож үзсэн байхгүй. Тэгсэн чинь ингээд улс төр яриад өөрийгөө ч яриад тэгснэ Хитлерээ яриад тэгэл дууссан да. Хийдгээ яриа да. За уучлаарай гэх шиг. Уучлаарай манайхаа уучлаарай гэх шиг. За. Энд бас бид нар тэр үнийг ярьж болохгүй бах тийм ээ. Тэгэхээр бас тийм хүмүүс Яа энэ яг нэг эвгүй болчих чинь нэг аавраа хаашаа. Болохгүй юм хийсэн шиг аашаас. за За хамгийн сүүл хизээ секс хийсэн бэ залуугаас. Жилийн өмнө. Монголд багтаа юу? Тэ. Яг сүүлийн найзхантайгаа юу? Тэ. Үүдэлтийн секс гэдэг яг Бай секс. баярлаа баяртай. Энэ хугацаанд хамт байсанд баярлалаа. Бай секс. Яг бай секс нөр яг бай секс байсан ба штэ гэх шиг. Нэг жил тэгээд юу хийж ив гэх шиг. Яаж болгож ив да тий? Ямар юм бэ те? Ер нь нэг жил секс хийхгүй болохоор Octave ер нь краштад эхэлж гин үү те? Тэр чин асуудал биш дээ. Асуудал шүү. Тэр чин асуудал биш дээ. За ойлголоо. Ших. Манай эмхтэй. Амир юм гимгүй юу ч асуугүй юм. Сүүлд 2 сарын өмнөөс. 2 сарын өмнө. За гахалтай. За ер нь хоёр хүнсэлцэх үг шүү. Ер нь асуух асуулт байна уу? Хоёр нэгнээсээ гоё. Надад бол алгаа. Надад ч гэсэн алга уу? За блиц асуулт асуугууд 2 3 тайлбар зэрэг хариулах хэрэгтэй. Тэгээ яг зэрэг хариулна шүү. За эхлэх үү? Бэлэн үү манай хоёр? Билээ. За яг зэрэг хариулна шүү. За. Бид хоёр уус 3 2 1 гэж тоолчин за. За. Өглөө юу орой юу 3 2 1. За. За. Дээр үү доор уу 3 2 1. Доор. Дотор нь уу гадна нь уу 3 2 1. Гадна. Яа. Бэлгэвчтэй юу бэлгэвчгүй юу 3 2 1. Бэлгэвчтэй. Nice. За тэгвэл штэ. Ах ихчийнхаа найзтай юу X-тэйгээ юу 3 2 1. Гадах чи арай дэндүү асуулт байна уу юу. Манай ах мах чи надаас 10 10 баг шүү дээ. Ямар хамаатай би чи. Нас ямар хамаатай бэ? Бодтой юм хийх гэж байгаа шүү дээ чи ямар тийм үстэй. Оо чи байл. За яах юм бэ гэх шиг. За чи 3 насаар ч юм уу за 1 насаар нэг юм ах байгаа зав чамд. Тэгээ тэрнийхээ найзтай нөө эсвэл өөрийнхөө X-тэй секс хийх үү? За 3 2 1. Ахтай. Йоо. Ахтай. Манай залуу яасан мөлий? Найзтай нэг. Найзтай. Найзтай гэдэг чинь ахтай. Үгүй. Үгүй уучлаарай сая би яг авсан шүү. Нөө ихчтэй тий? ихчийнхаа найзтай гэсэн үг үү? Тий. Ихчийнхаа найзтай аахгүй. За царай юу зан аашуу 3 2 1. Зан ааш. Мөнгөө хайр 3 2 1. Мөнгө. Энэ цай мөнгө гэсэн үү? Мөнгө гэсэн. Залуу мөнгө гэсэн тий? Эмэгтэй хайр гэсэн тий? За хэмжээ юу скил үү 3 2 1. Скил. Хэмжээ. Манай залуу скил гişээс. Яагаад ч юм аа. Бас юмыг ааж мэдгүй хэмжээч байх юм билүү. Тий. Шалгана. За билет суултад ингээд дууслаа тийм ээ. Юу гэртээ юу буудалтаа 3 2 1. Буудалт. За. Аавынхаа хажууд уу ээжийнхээ хажууд уу 3 2 1. Аав ээжүүд. Аав яачаад гэж. Манай эмэгтэй хариулаач. Айлын хүүхдийг чи амар эвгүй байлтаа оруулаа. Аав ээжүүд шээс эмэгтэй нь байдаг шээс. Гэхдээ энэ яг аав ээжүүд юу ч хийж бодно штэ. Зүгээр зайр хийж бодно штэ. Аавынхаа хажууд ч байж болно, ээжийнхээ хажууд ч байж болно тий. Тэгэхээр та өөрөө болонгорцсон байх шүү манайхаа. За. Асуух асуулт байна уу? Та хоёрт маань байхгүй бол шийдвэрээ гаргая. Надад бол алгаа. За. Манай залуучууд Octave-с хаашаа нэг л сүр сүлтэн нэг. Унаа шаачлаа шүү. Өөстө хүнсэг царай мээрээс гал халуун ууста цоцсгөө гэж яасаж цоццсон шааж. Алгуу болгох шүү. За манай эмэгтэй түрүү нэг хэмжээ скил үзтер хэмжээ гэсэн штэ.
Тэгэхээр хэмжээ нь яг дор хаяж хэд байх хэвээр юм бэ? Одоо Дор хамгийн хаяж. тэ чи мөр ийм жижигхэн байвал маа гэд нэслээ явуулах те. Миний өгшин go home те яг. Дунд чинь 13-аас 15 байдаг байх гэж сонссон. Тэгээ ер нь тэрнээс том байвал Том байвал зүгээр. гоё юм болов. Гоё юм болов. Дунджийнхаа хэмжилтийг хаанаас авсан юм бэ? Болно. Наадах чи амар жижигхэн байна. За. Хаанаас авсан шээс юу гэсэн үг юм бэ? Их сурвалжаа гаргаад ир мараад. Надаас лав хэмжээ аваагүй мөөг. За. Манай залуу бол энэ 13 дундаж гэдэг дээр нэлээд ууртай байна те. Хаанаас авсан юм бэ? Тэгээд тэрийн жижигхэн байна гэсэн шүү дээ тий. Манай залуу тэр бол Тэр арай. асуусан ч болно энд байгаа залуучуудаа. За манай тэгвэл залуу ер нь өгзөгний залуу юу хөхний залуу юу тий. Хөхний залуу. Хөхөө? Тэ. Ааха. Хөөх. Хаашис. За. За тэгвэл 3 талаад шийдвэр гаргая. Таалагдчихвэл дэшээ, таалахгүй бол доошоо. Бүгд хамтдаа 3 таалъя. 3 2 1. За ярч исэн Тимэт хоёр маань нүднийхээ болтыг авч олно. За амар хурцаа шүү за. Боломжтой за. За жоохон дасаарай тий. За. Тэг нэг амар дэлтчихэд явахтай маань залуу ингээ харууд бас гоё штэ тий. Хоёр маань нэг нэрүүгээ тий. Цуцсан шиг залуу минь тий. Тий. Бас жоохон ичээд ээж магадгүй бас олон хүн юм. Гэтэ хүмүүс одныг харагдахгүй байгаа зү. Зүгээр гэрэлэл харагдаж байна. Гэрлснээс болоод харагдахгүй байна уу? Харин тий зүгээр за тэгэхээр гайгүй шүү за. За төсөөлжсэнээс чи хэр өөр вэ тий. Зүгээр хоолойгийн сонсоод ингээ төсөөлжсэнээс хэр өөр вэ? Гэтэ би яг ингээ тэрвэрэд үзэхэд бараг төсөөлсөн байсан. Зүгээр ингээ тэрхэд үү? Тэгээ тэрвэрэд төсөөлөгдсөн байсан. Яг тэр шиг байна уу? Тий, яг тэрэн шиг л байна. Вау. Гэтэл Яг юу яг гэсэн юм бэ? төсөөлсөн шиг Дахиад байна. шийдвэр байгаа штэ залуу маань өөртөө ихтэй тий. төсөөлсөн шиг байна. За Амар өргөөхөн байна. Оо. Тэг ямар мохоо ууртай юм бэ чи. Гэхдээ би ууртай биш ээ. Амар мохоо дээ. Би чи угаасаа төрөлхийн юм хурц царайтай хүн тэгээд инехгүй болохоор ууртай харагдаад идэв. За тэгвэл болта зүр зүүчих юм уцаагаад шиг. За манай эмэгтэйгээ үз. Төсөөснөөс айгу өөр байна. Тод хөмсгтэй байна. Тийм. Тэр нүдэнд амар туслаа. Тод төмсөг, том төмсөг гэдэг байгаа шүү дээ. Тэгээд надаас дүү юм шиг харагдаж байна. Ааха. За. За та хоёр маань насаа мэдлэлцгийг хүсчээвэл одоо мэдлэлцэж болно тий яг. Зөвөр хүсчээвэл штэ хүсэхгүй бол хамаагүй. Өсөж гин үү? Манай эмэгтэй яаж чинь тий? За 21 хэд? 21-тэй. 21. За. Тэгээ 24-тэй. Оо тэгвэл гайгүй юм байна. Доошо 3 тий. Тэг яг доошо 3-ын цаг дэргээ 180 ч гэх яг доошо 3 ч байхаа яг Миний буруу яг нэг юм хашааг яг ингээ нэг хараад яг ингээд таарч байна тий. За. Тэгвэл одоо олон юм яриад явах уу? Царай арсны дараах шийдвэрээ бүгдээрээ хамтдаа харцгаая. Хоёр маань нүдэ анж болно. Эсвэл өшөө асуух юм байсан уу? Байхгүй. Байхгүй. За окей. За нүдэ ани. Манай нүдэ анчи. За 3 тоолоо бүгдээр хариултыг харцгаая. 3 2 1. За окей гайхалтай тийм ээ. За одоо бодно баярлалаа тий. За манай хоёр маань шийдвэр гарсан байна. Тэгээд За нүдний хатаа хоёлаа доошо гаргасан хоёр хин нэг таалаагүй. Тэгээд болтоо аваад царай харсны дараа манай залуу дээшээ гаргасан. Харамсалтай манай эмэгтэй маань доошо гаргалаа. Тэгээд энэ шийдвэр хинээс нь асуу. Яагаад солигдсон? Тэгээд яагаад ингэв тийм ээ? Ер нь яагаад байгаа юм бэ? Ааш. Ер нь Залуугаас сая. хоёр байлын том байна гэдэг боломжгүй юм шиг санагдсан. Өмнөх харьцаа намаас болоо. Аха тэгээд царай харсны дараа уг дээшлүүлсэн тий. Тэр яагаад тэгсэн бэ? Өргөн лөхөн биш шүү дээ. Би үний юм үннэр нэлдэггүй шүү. Тий. За манай эмэгтэйгийн хувьд яагаад бас тий хоёр удаа доошоо гаргав тий? Нас нь жоохон байж болох ч гэсэн яриа нь хүүхдэрээ санагдсан юм уу? Сонсож байхад. Тийм болохоор таалагдаагүй. Аха. Яриа чим ч гэсэн дуршлаг бол байгаа. Нас тарах хоолой өөрчлөгдөггүй шүү. За тэгвэл одоо ингээд ер нь боломжгүй юу? Манай эмэгтэй шийдвэрээ өөрчлөх үү?
За тийм зүгээр за окей. За тэгвэл манай үзэгчдээс гарч ир шүүрж авч олно. Манай эмэгтэй дээр гарч ирж олно, эрэгтэй дээр гарч ирж олно. Яг одоо гарч ирж болно тий. За. Гарч ирэх юм байна уу? За 3 тоолъё. Тэгээд 3 толгойн дотор байх юм бол гараа өргөөрэй. Байхгүй бол тэгээд энэ болцоо ингээд дуусна. За 3 2 1 байхгүй тий. Байхгүй тий. Энэ сая байсан зөндөө олон сингл октод байхгүй юу? Сингл залуучууд байна уу тий? Тэд нэг залуу гараа өргөд шүү дээ тэр. За Наа чи би гарахгүй шүү гэж шагаад байгаа юм шүү. Тийм шээс тэ угаасаа. За окей баярлалаа. За орцсон баяртай маш их баярлалаа. Тэгэхээр гайхалтай. За ямар гайхалтай нэгэн болцооны ард хэдүүлээ гарчваа тийм ээ. Яг ууртай царайтай юм байна гэж. За манайхан тэгээд шүүрж авахыг үнэхээр хүсэхгүй байх шиг байна тий. Манай энэ ер нь Германд ер нь шүүрж авах соёл гэж байдаг байх шахах тий. Германд ер нь айгүй юм ёс зүйтэй юм уугүй. За хүний юм хоёр дахь нь болоод яах вэ? Бүх би анхдагч явах хэвээр тийм ээ. Тим майндсеттэй хүмүүс ах шиг байна. За орж исэн. Саяны хоёртой бүгдээр алгаж шээ. Тийм ээ гайхалтай байлаа.